Гадаад зээлийг ашиглалтын хууль эцэслэн батлах шатн дээр унсан. За үүнтэй холбоотойгоор энэ төсвийн хүрээний мэдээллийг яг энэ хэлбэрээр нь хилэлцэх нь өөрөө утгагүй болж байна. 2024 оны намар 2025 оны төсвийн тухай хуулийг эцсийн хилэлцүүлгийн шатанд самарсан, ус төрчсөн, алдагдaltaгүй төсөв байх ёстой гэсэн гишүүд яг одоо энэ сая өнөөдрийн хуулийг бас унгах санал өгж байгаа байхгүй юу? Та нар яг яа гэдэг байгаа? Алдагдaltaгүй төсөв байна гэдэг чинь тэгээд энэ авсан зээлүүдээ яаж ашигла гэдэг байгаа? Дандаа бодлого эсэргүүцсээр байгаад өөрсдөө тэгээд засах ямар бодлого оруулж ирсэн юм? Төсвийн тогтвортой байдлын зөвлөл улсын хөгжлийн тогтворгүй байдлыг бий болгоод байгаа юм уу? Энэ авсан зээлүүдээ яаж ашиглах вэ? Газрын тосны өвөлтөр бид нар хийж байгаа ажлынх нь хүсийг өгч чадахгүй нөхцөл байдалд хүрээд байна шүү дээ. Яах ёстой юм? Эрчим хүчний сайд нь бүх сайдууд нь Эрдэнэ бүрний усны цахилгаан станц сэлбтэр ч гэсэн бид нар бондыг босгох зөвшөөрлийг өгсөн шүү дээ. Бондоо босгоц өөр юунд ч зарцуулах боломжгүй. Өдөр болгон бид нар энэ авсан зээлийнхаа төлбөрийг төлж байгаа, зээлийн хүүг төлж байгаа, улам нэмэгдэж байгаа. Яах ёстой юм? Яа гэдэг юм? Би ердөөс ойлгохгүй. Ерөнхий сайд төсвийн энэ зарлагын тэнцлийг хувь хэмжээг нь өөрчлөх талаар санаачлаг гаргаа. Сангийн сайдаа яаж албан ёсоор тэгвэл одоо энэ төсөвдөө оруулаад энэ гадаад зээлгүүдийг ашиглах вэ? Бид нар чинь энэ төсвийн тэнцлэн тухайн төсвийн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний 2%-аас илүүгүй алдагдaltaй эсвэл ашиглалтаа байна гэсэн ийм одоо хязгаарыг таазыг өөрөө өөрсдөө тавьчихсан. Тэгээ урсгал зардлуудаа багтааж чадахгүй танаад хасаад бүр адаг сүлдө яаж ийм гэхээр хөөх юм уу төрийн албан хаагч дээрээ асуудлаа одоо нааж үлдээж байгаа байхгүй юу? Төрийн албан хаагчдын тэтгэврээ тогтоолох тасанд нь нэгд олгодог 36 сарын тэтгэмж бууруулах оролдлого оруулж ирсэн, хിവэр нь үлдээсэн, тэгсэн ч гэсэн төсвийн 50% л баталсан. Яагаад үг гэхлээр энэ хязгаартаа багтахгүй байгаа байхгүй юу? Тэгээ яаж цалин хөлсөө нэмэгдүүлэх юм? Яаж тэтгэврээ нэмэгдүүлэх юм? Урсгал зардлуудаа яах гэж байгаа юм? Би бүр ердөөс ойлгохгүй. Гарц шийдэл чи юу юм бэ? Та нар ямар гарц шийдэл санал болгож байгаа юм тэгвэл? Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс үнийг асуумаар байна. Ерөнхий сайдын зүгээс албан ёсоор үнийг оруулах одоо боломжтой байгаад байна уу? Одоо энэ ядчил Эрдэнэ бүрний усны цахилгаан станц. Ядчил одоо энэ газрын тосны боловсруулах үйлдвэр. Босгоцсон нэгэнт авцсан байгаа зээлээ яаж ашиглах вэ? Хөгжлийн банкуд руугаа эсвэл шилжүүлэх юм уу? Яах вэ? Ийм л одоо асуудал байна да. Одоо үнэхээр хэлэх үг алга. Яагаад ингэ улс орноо мэддэж хорлоод идэм үү, мэдхгүйгээр хорлоод идэм үү? Нин ялангуяа одоо энэ миний мэдхийн л одоо мундаг л эдийн засагчд л гэж одоо боддгийг штэ. Тэгээд зөвхөн юмыг одоо унгааж болно, ядаж босгох өөр гарц шийдлийн одоо санал болгох хэрэгтэй штэ. Улс орноо ингэ одоо хохироогоод хорлоод иж боломгүй л санагдах юм. За эдийн засаг хэрвээ одоо агсж байгаа бол илүү одоо мөчлөгийг сүрж тодорхой бас алдагдал үүсгэхтэй гол нь санхүүж хийх үүсвэр нь тодорхой байсан цагт бол мэдээж эдийн засгийг халааж идэвхжүүлнэ. Тэгэхээр бид эдийн засгийг тэлж явах үед хоримтлал хийж бол чадаагүй. Тэгээ алдагдaltaгүй төсөв сайн, алдагдaltaй төсөв муу гэдэг ийм одоо ойлголтоор олон удаа төсөв баталж иржээ. Тэгэхээр олсныхоо хэрээр үрдэг шиг өмнө нь бол бид нар ч одоо 33.5 их найдын орлоготой 33.5 их найдын зарлагтай төсөв батлаад бид их сайн алдагдaltaгүй сайн төсөв баталчлаа гэдэг. Тэгэхээр энэ бол өөрөө эдийн засгийн бодлого бол өөрөө яг мөчлөг яг сөрнөө гэвэл би яг энэ цаг мөчлөгж хараад байгаа. Гэхдээ энэ бол зөвхөн нэг тийм алдагдал үүсгэснээрээ биш. Гадаад зээлийн ашиглалтаа нэмэгдүүлэх ёстой. Их үүсвэр нь тодорхой байгаа тохиолдолд давхар энэ засгийн газрын явуулаад байгаа энэ чөлөөлөе гэдэг байгаа бодлого чи өөрөө эдийн засгийг идэвхжүүлэх гэдэг байгаа л одоо гол бодлого. Тийм ч учраас энэ гадаад зээлийн ашиглалтын хуулийг бол энэ алтан шагаа нарын гишүүд санаачлаад
их үүсвэр нь бэлэн байгаа энэ гадаад зээлээ ашиглая. Урдуу хугацаанд энэ төслүүдэд одоо дуусгая гэдэг одоо ийм зорилгоор бол энэ хуулийг их хурлаар хэлэлцүүлж бүлгүүдээр ч одоо шийдвэрлсэн гэж бид ойлгож байсан. Гэхдээ яг төсвийн тусгай шаардлагын төсвийн доктортой байдлын хуулийг бол бид чандлан барьж байгаа. Яг энэ удаа оруулж ирсэн төсвийн хүрээ, төсвийн төсөөлөл бол төсвийн доктортой байдлын хуулийн тусгай шаардлагууд хатуу барьсан. Ийм л одоо төсвийн хүрээг оруулж ирсэн. Тэгэхээр мэдээж төсвийн сахилах хариуцлагыг нэмэгдүүлэхэд бол энэ төсвийн доктортой байдлын хуулийн заасан тусгай шаардлагуудыг барих нь бол маш их чухал. Гэхдээ яг гадаад зээл дээр бол ийм асуудал үүсэж байгаа юу? Үүсэж байгаа. Гэхдээ бас огт орон зайгүй болчоогүй. Гадаад зээл дээр бол бас харьцангуй орон зайнууд бол байгаа. 2027 онд ч бараг 4 их 80, 28 онд 3.8, 2029 онд дахиад 3.5 гэхээр нэг 11.3 их 80 төгрөгийн орон зай бол байгаа. Тэгэхээр төсвийн энэ хүрээнийхээ дагуу Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станц болон бусад төслүүдэд бас үргэлжлүүлээд явуулах болцоогүй гэж бол хэлж болохгүй. Тэгэхээр бид нар бол хичээнэ. Гэхдээ мэдээж нөгөө манай төсөвч маш ойлгомжтой болчиход ш 75% нь урсгал болчиход байна. Ерөөс 8 их найдын хөрөнгө оруулалт чинь 4 нь нийслэлт, 1.3 шин, 1.3 зээл, 1.3 үргэлжлэл. Ийм л төсөв. Тэгэхээр энэ хууль бол одоо бас чухал байлаа. Тэгэхээр мэдээж энэ бол их хурлын бүр их төсвийн төсөөлөл засгийн газар өргөн мэдүүлсэн 5 хүн хэлцээд батлаад өгвөл бид нар энэ макро 9 тоогоо бол засгийн газар өөрсдөө өргөн мэдүүлж их хурлаар хэлэлцүүлж байна. Тэгэхээр мэдээж энэ хууль батлагдсны дараа бол бид энэ хуулиндаа нийцүүлээд энэ хязгаартай багтаагаал одоо эх оныхоо төсвийн төсөөллийг эх оныхоо төсвийг оруулж ирээд явна гэдгийг бас хэлье. Зүгээр саяны хууль унснараа гадаад зээл огт ашиглахаа болгож байгаа гэдэг нэр бол биш ээ. Газрын тосч бай, Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станцч бай. Гадаад зээлийн 2027 онд ашиглах дүн нь энэ бараг 2.5 их 80 штэ. Тэгээ үргэлжлэл явна. Энэ хэмжээгээр хэрэгжүүлэх төслүүдийн одоо ингээд үргэлжлүүлээ явуулна. Гэхдээ мэдээж сахилгад хариуцлага нэмэгдүүлээд зарим төслүүдийг хойшлуулах ирэмблэх ажлуудыг бол хийхээс үр зам багхгүй. За төсвийн доктортой байдлын зөвлөл хариулъя. Дэлгэр сайхан дарга 3 дугаар микрофон. За төсвийн доктортой байдлын зөвлөлөөс дүгнэлтээ өгөхдөө төсвийн бодлогын өмнөх хэрэгжилт болон төсвийн доктортой байдлын хууль эрх зүйн орчинд үзүүлэх нөлөөлөл, гадаад үрд үзүүлэх нөлөөлөл гэдэг ийм байдлаар хандаж дүгнэлтээ өгсөн. За өмнөх төсвийн бодлогын хэтгэл талдаатай байдлаас болоод бид төсвийн хөрөнгө оруулалтын орон зайгаа бодлогын орон зайгаа хумсан гэдэг ийм дүгнэлтэнд хүрсэн. Мөн энэ хуулийн өөрчлөлтийг хийснээр хоёр төсөвтэй болох төсвийн доктортой байдлын хууль эрх зүйн орчинд сөрөг нөлөөлөх юм байна гэдэг энэ агуулгыг бид харсны улмаас яг төсвийн доктортой байдлыг хангуулах үүрэг бүхий төрийн улсын хурлын дэргэдэх байгууллагынхаа хувьд бол бидний зүгээс шууд дэмжсэн дүгнэлт өгөх ямар ч боломжгүй байсан. Тийм учраас бид нар энэ дүгнэлтийг өгсөн гэдгээ хэлье. Шийдвэр гаргалтыг бол улсын хурал дээр яаж гаргахыг бол бид бол зөвхөн дүгнэлт шийдвэрлэл гаргадаг. Тэрийг улсын хурал хэрхэн хүлээж авч шийдвэрээ гаргах нь бол улсын хурлын бүрэн эрхийн асуудлаа гэж хэлмээр байна. За улсын хурлын тэгээ бүрэн эрхийн асуудал юм бол тэгэл бидний л буруу юм байна л да. Угаасаа ч тэгэл бидний л буруу л дөө. Газрын тосны үйлдвэр энэ жил зээл ашиглалтаас нь бараг хэдэн төгрөг тавигдсан юм дээ. Мөнгө тавигдсан биш үү? Тавигдсан юм уу? Тавигдаагүй юм уу? Чи энэ хууль гарчна гэсэн найдалгаар л юу ч тавиагүй шүү дээ. Зарлах талтаа сангийн яам. Тэгээ одоо энэ жилдээ яг яая гэдэг юм бол хийсэн одоо ажлынхаа мөнгөний ч өгч чадахгүй ингэ сууж байгаа шүү дээ. Энэтхэгийн засгийн газар энэтхэг талаас одоо яаж байгаа вэ? Би л одоо ичиж байна. Петрочайна нөгөө талдаа олборлох нөөцөө бууруулад байгаа шүү дээ. Энийг бас бид нар мэдж байгаа байгаа да. Үйлдвэр ашиглалтанд орох хугацаа нь хоошлолоод Петрочайна гарах хугацаа нь найшлал идэг. Тэг одоо яг яацгах юм бол энэ том агуулгаар нь харж байгаа хүн байгаа юм болов уу? Энийг нэг ярьчмаар байгаа дах юм яах ёстой юм бол. Одоо энэ одоо зүгээр үгэл гэж одоо яа да одоо ямар хариулт өсөх вэ? Угаас хариулт ирэхгүй юм болий. Гадаад зээлийн ашиглалтын хууль батлагдаагүй учраас засгийн газар төсвийн хүрээндээ энэ газрын тосч бай, Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станц энэ төслүүдийн ашиглалтыг оруулаад л явсан шүү дээ. Ороод явж байгаа. Дээрээс хасаад биш шүү дээ. Хууль батлагдаагүй байхад бид нар төрүүлээд гадаад зээлийн ашиглалт орчих واخа энэ төсвийн хүрээнд байхгүй гэдэг юм уу байхгүй шүү. Энэ хуулиараа явж байгаа
2.5 их 80 төгрөгийн орон зай байгаа зал зээлийн ашиглалт та бүхэн хэрвээ энэ сэлбч нэмэгдүүл тэгэхээр та бүхэн хэрвээ энэ хуулийг ингээс өнөөдөр батсангүй шүү дээ. Тэгэхээр энэ төсвийн үрээгээ батлаад явхад бид нар эндээ багтаагаал явна. Бусад ажлууд бол хийгдэж байгаа. Тэр Петрочайнагийн тэр одоо J2 сая дахлаа явж байна. Оюутлогоо хилцээрийг эхэлж байна. Гэхдээ 5 сарын 12-нд одоо йогийн хүмүүс ирэх гэж байна. Тэр болгон чинь тооцоол бид нэр энэ эдийн засгийн өсөлтөд 1% тооцоод л оруулж ирж байгаа. Ерөнхий сайдаа бид засгийн газрын үйл ажиллагааг огт муулж гэдэг юм уу, огт одоо шүүмжил хэлээгүй шүү дээ. Би асуудал байгааг хэлээд байгаа байхгүй. Энэ төсвийн хүрээ 27 оных дараа жилийнх би яг 26 оны энэ зарцуулалтын асуудлыг яриад байгаа байхгүй. 26 онд яг одоо бид нар энэ газрын тос боловсруулах үйлдвэрийн хийгдэж байгаа ажил дээр 26 онд буюу энэ жил өгөх ёстой мөнгөө өгч чадахгүй байгаад байгаа байхгүй. Эрхэн тавигдаагүй. Тэгэхээр энийг эсвэл одоо төсвийн тоцтголоор одоо оруулж ирэх юм уу, орон зай байгаа юм бол би энэ жилиг л яриад байгаа байхгүй. Тэгээ та энийг би одоо ингэ засгийн газрыг шүүмжлээд байгаа мэт битгий ойлгороо. Би ажил явуулах гээд байгааг л одоо хэлээд байгаа байхгүй. Тэгээд энэ тал дээр нь хэдүүлээ бас анхаарч ажиллахгүй бол асуудал үүсэж шүү гэдгийг л одоо хэлэх гэсэн. Баярлалаа. Саяны гадаад зээлийн ашиглалтын хууль бол өмнө жил төсвийн өрөөндө багтаага шийдсэн төслөө ч үү. Одоо бүр сүүл дээр даварсаар гэдэг чинь хууль оруулж ирээ баталж чадахгүй болохоор зээл гацаалаа энэ төр гэдэг. Наад хуультай ч хуульгүй энэ зээлүүд явна. Одоо тийм